Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахиургэе. Улаанбаатар хотод 15 цаг 14 минут тосон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа, хөтлөгч Цэцэг, найруулагч Од Эрдэнэр элдвч би нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Арган Медас дэд зэрэглэлийн үс арчилгааны брэнд хамтран ажиллана. За мөн гэрэл гээгийн хуваалцыг сүрэтээр Lifting ICT хамтран ажиллана. За өнөөдөр бол пүрв гарига. Пүрв гаригт бид нар үйлчлэгээ гэдэг сэдвээр ярьдаг байгаа. За өнөөдрийн үйлчлэгээ бол хүн болгонд л сонирхолтой шипигийн сонсъё гэж бодогдох юм шиг байна. Юу гэхээр хүүхдийн цуслан гэдэг. За. Чи ер нь багада хүүхдийн цусланд хэрэг хамарч юу? Би нэг л удаа хамарч үзсэн. Ямар цусланд? Баянгарын өвгөн жаргаланд. Өвгөн жаргаланд аягүй халдарт. Би 1995 онд өвгөн жаргаланд анхны Баянгарын скаутын цуслан хийж илаа. Урдлынх нь ингэр дээр. Тийм штэ. Айгуу гоё ингэр дээ. Тэр чинь ингээд уулын бэлд байдаг штэ тий. Пионер хадч үлөө нэг хад байдаг те. Бараг тийм баг шүү. Хөө та надаас илүү сайн мэдээ. Тийм хэлбэртэй тийм хад байдаг. Тий. Тийм. Тэнд нэг амарч байсан. Та бол багтаа найрамд лу. Би ер нь 10 жил байхдаа нөө дандаа хөдөө явцдаг гэсэн учраас хүүхдийн цуслан амарч үзээгүй. Тэгэл бараг 10 төгсөөл нөө скаутд орсноос хойш бол яваагүй юм байхгүй болсон. Тэгээд ер нь 21 аймгийн бараг бүх цусланд очиж үзсэн баг шүү. Тэгээд дээр нь нөгөө юу найрамдалт бол байнга манайх чинь хавар намар 2 удаа сургалт хийдэг. Тэгэл тэр сургалтынхаа өрөөнд очиж хичээл ном заан маань гэл зөндөөл юм болдгийг. Тэгээ одоо манай нөгөө скаутын өөрийн цуслан бас батсан бүрт байдаг. Тэр цуслан дээр руугаа очиж бас хүүхдүүд янз янзын жембри мембрэгээ хийн. Тийм үйл явд юм дөө. Жембри гэдэг үг сонсож гоё шүү. Тийм. За бид нарыг баг байхад байна шүү дээ. Зүгээр би цуслангийн тухайд ярих гэж байна. Хүүхдийн цуслангуудын талаар ярих гэж байна л да. Хамгийн эхлээд найрамдал баригдахаас өмнө хамгийн ихний хүүхдийн олон улсын цуслан гэдэг нэртэй цуслан бол сэлб цуслан байсан. Тийм үү. Одоо сэлб биш байх юм уу? Тийм, сэлбд байсан. Одоо саялагын хүртэл байсан. Тийм, сэлб гэдэг цуслан бол 2 давхар гоё байшинтай, өвлийн байшинтай, зуны байшингуудтай тийм цуслан байсан. Хамгийн анхны олон улсын цуслан байжгаад дараагаар нь бол найрамдал цуслан албан ёсоор нээгдээд найрамдал цуслан болол одоо Монголын одоо топ цуслан бололгүй яг уу. За түүнээс гадна өөр ямар супер гоё цуслан байдаг вэ гэвэл Эрдэнэтэд Эрдэнэс гэж цуслан байдаг. Тийм үү. Маш гоё цуслан байдаг. Юу уг нь тэр чин долгионч гэдэг л тиймэрхүү нэртэй байсан шиг санагдаад байна. Одоо сүүлийн үед нэг тийм Эрдэнэс гэсэн нэртэйж болцсон юм шиг харагдаад байна лээ. За ингээд цуслангууд бол би харин ногоон бүсийн цуслангууд дотроос хамгийн гоё цуслан бол жавхланд нарс хоёрыг буюу юунд байдаг? Сэлэнг юм уу? Тэрэлжид байдаг хоёр цуслан бол их хамгийн гоё цуслангуудын тоонд ордог байлаа. Нөгөө нэг юу чин мэлхий хадар доош уруудаад байдаг чинь нэг нь үү? Тийм. Тэр чин нарт нь юу нэлээ? Жавхланд гэж нэг цуслан байгаа. За сүүлд нь өгөөмөр гэдээ бас нэг хөөрхөн цуслан мэлхий хадны цаатлын баруун зүүн талын ямаар дэшээ явхлаар нэг тийм хөөрхөн цуслантай болсон байсан. За тэгээд одоо ногоон бүсийн цуслан гэхлээр чи энэ хандгаатын авд нэлээд хэдэн цуслан байгаа шүү дээ. Хандгаад, янзаг, хараацай, юу ч үлээд ингээд баахан цуслангууд байсан. Дархны тэр нэг цуслан чи зулцгах нь мөн үү? Зулцгах цуслан гэдэг тийм. Одоо нөгөө гэрлийн аав олон жил дараагаар нь ажилласан гэдэг чинь тэр шүү дээ. За тэгээд зулцгын гол гэж газар байдаг зулцгах цуслан. За тэгээд одоо ийшгээ явангууд юунд Гачууртын аманд шар хоолой ам гэж нэрлэдэг юм да. Гачууртад бол сансар гэдэг цуслан байгаа. Та нэрүүд ямар амар сайн сандыг. За тэгээд энэ хангаатын чинь тийшээ чинь өөр чинь Баянгол чөлөө, Ойн булх чөлөө анхан цуслангууд ингээд тэрнгээр байсан. Одоо ч байгаа байх гэж бодож байна. Баруун салаа руу бас ундраа гэдэг баха. Ундраа гэдэг нэг цуслан байдаг байсан. Та ямар амар заг мэдээ. Би яг нэг хүүхдийн байгууллагад ажиллаж байсан болохоор баркаар л очихгүй да. За тэгээд ийшээ урагшаага энэ юуны одоо түргэний ам гэж нэрлэдэг юм да. Тэр түргэний аманд бас нэг хөөрхөн цуслан байсан. Юу гэдэг нэртэй цуслан байлаа да. Бас л нэг гоё цуслан байсан. Тэр үед чинь ингээд бүх цуслангууд өөр өөрсдийн нэг яамны ч юм уу харьяа байсан л да. Одоо жишээлбэл сансар цуслан бол холбооны яам гэдэг юм уу? Тийм холбоочтын хүүхдүүд дээр амардаг тийм цуслан байсан байхгүй юу? Сансар жишээлбэл би сансарыг л мэдээд байна. За одоо жишээлбэл тэр урдталт түргэний аманд байсан чинь хилийн цэргийн удирдах газар их ч үлээ байсан. Одоо энэ түнхэл
гэх юм уу да. За тэнд байдаг шонхор гэж туслан байгаа. Тэр бол батлан хамгаалахын яамных байсан болов. Батлан хамгаалахын хүүхдүүдийн тийм нэг зэрэгжилттэй туслан байдаг байсан шонхор туслан гэж. Гэх мэтэр ингээд туслангууд бий. Аха. Одоо тэр нэг хөдөлмөр туслан гэж үт юм билээ шүү дээ. Хүүхдүүдийг янзын сайхан хөдөлмөр юу яагаад байдаг. Ногоо тариалуулж үздэг, ажил хийлгэж үзээд байдаг. Тэр чинь нөгөө нэг юунаас цаашаа үт юм билээ. Бидний баг байхад байсан. Тэр юу гэхээр шүү дээ. Сургуулиуд ямарваа нэгэн сангийн аж ахуйтай ч юм уу нэг бол одоо нэгдэлтэй ч юм уу гэрээ хийгээд тэгээд зүгээр хитэн гэр бариад хүүхдүүд тэнд нь очиод сайлын тасагт тусалдаг ч юм уу нэг бол ногоо тариалах ажилтанд тусалдаг ч юм уу тэгэнгэнэ амардаг тийм туслангуудыг хөдөлмөр туслан гэдэг байсан. Тийм учраас зөндөө байсан гэсэн үг. Харин тийм маш олон энэ тэндгүүл байсан гэж ойлгож болно. Ааха, сайхны пост харж ирсэн чи хөдөлмөр туслан ингээ гараад ирсэн ярина. Одоо туслангуудын юу бол зөндөө болчихжээ. Маш олон одоо төрлийн туслангууд бий болсон. За одоо манай скаутын туслан бол жишээл майханд барилаа тэг хүүхдүүд нь өөрсдөө хоол ундаа хийж идээд тэгээ ингээд салаа бүлгийн гишүүн болоод ингээ явдаг туслан байна. Одоо скаутын хөтөлбөрөөр явдаг туслан байгаа бол хөх цэрэг гэдэг байсан баха. Одоо явхаа болчих шиг болсон. Нэг тийм туслан байсан. Нүүдлээд ингээд олон аймаг эднэр дамжаад ингээд нүүдлэж яваад одоо автобустай яваад тэгээ орой очиж камплаад тэгээд гоё юм үзчихэд ингээ явдаг хөх цэрэг гэдэг туслан байсан. Одоо чинь энэ хасуу мегабайт эднэрийн жишээлбэл хүүхдийн туслантай энэ том компаниуд чинь туслантай болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт тэр нь одоо жишээлбэл волейбол хасуу чинь нөгөө нэг волейболын айгуу том байгууллагатай шүү дээ. Волейболын одоо юу сургалттай тийм туслан байна ч гэдэг юм уу ингээд янз л болоод байгаа шүү гэн. Одоо тэр юу сансар чинь бол жишээлбэл нэг юм нэг одоо орны харуулж маруулдаг тэгээд тийм дурантай тийм дуран мурантай тийм танхим мэнхэмтэй тийм гоё туслан болсон байна л гэсэн би сүүлд бол очиж үзээгүй л дээ зүгээр хүн ярих нь тэгж л яриад байсан шүү. Тийм сөгнөгөрт цагаан уг гэж туслан байсан. Ахаа цаана тэр Баянголын аманд нь болохоор Баянгол гэж туслан байдаг байсан, соёл гэж туслан байдаг байсан. Тийм олон туслан байсан. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ ямар ч би ярих вэ гэхээр хүүхдүүдэд тусланд явуулах хувьдрал эхэлсэн байна. Тэгэхээр хүүхдээ яг хэрхэн явуулах юм бэ? Ямар тусланг сонгох юм бэ? Тэ хүүхдүүдэд тусланд явуулах уу? Ер нь за явуулах гэж байгаа бол ямар тусланг сонгож гин? Хүүхдүүдэд юу захиж хэлмээр байна, тийм ээ? Хүүхдийн туслангийн сонгохдоо яг юуг чухалчилж харж явуулсан? Ер нь туслангийн үн төлбөр яг хэд байгаа юм? За миний харснаар бол нэг ойролцоогоор 5-7 хоногийн туслан 500,000 орчинд хэлбэлдэж ах шиг байлаа. Ер нь бол тийм. За тэгж би харсан шүү. Аха. Би ч одоо ойр нүг тусланд явах насны хүүхэд байхгүй болохоор энэ талаар ерөөсөө мэдэх юм байхгүй. Өөрөө л нэг жоохон бахтай явж исэн да. Сая манай тэр сансар тусланд яваад ирсэн. 470,000 гэлөө 480,000 ч илүү төлөлтөө л гэсэн. За. Ханшны ерөнхийдөө нэг тиймэрхүү байгаа юм тий. Гэхдээ ямар туслан одоо тэр зарим туслангууд ч бүр англи хөтөлбөртэй янз юм болсон юм биш. Тэд нар бол бүр үнэтэй байдаг. Тий. Бүр үнэтэй байдаг. Вакуумжуулсан сургалт гэдэг. Вакуумжуулсан сургалт бол ерөнхийдөө 14 хоногоос дээш байхгүй бол 7 хоногор яваад хүн юу ч сурахгүй. Харин тий. За хамтран ажиллагчаа танилцуулчаад эфирийн хугацааны хэдүүлээ хүүхдээ яг ямар тусланд явуулсан, өмнө нь шин ямар байна, явуулахдаа юуг анхаарах ёстой, яаж туслангаа сонгосон гэх мэт шипигээ хоорондоо хуваалцнаа. Арган Медас дээд зэрэглэлийн үс арчилгааны брэнд хамтран ажиллаж байна. За, би чинь бурууг юм барьцаа сууч. За, энэ бол тэ ингээд Монголд бид нар чи одоо ингээд нөө нэг улс хөгжихийн хэрээр гэдэг юм уу те ингээд бид нар магадгүй гадаад худалдааны үйл ажиллагаа сайжирсных ч юм уу дэлхийн хамгийн сайн брэндүүдийг одоо бид нар хэрэгжилж эхэлдэг болжээ. Өмнө нь яг бид нар чинь тааралцснаа л хэрэгэлдэг байлаа шүү дээ. Одоо бол үгүй сонголт өндөрсөн. Жишээлбэл Argan Midas гэдэг энэ ус арчилгааны брэнд бол те дэлхийдээ ер нь топтоо ордог хамгийн үнэтэй брэндүүдтэй ордог ийм супер брэнд юм байна. Тасаг зэрэглэлийн буюу luxury гэдэг тийм 156 оронд худалдаалагддаг гэж байна. Одоо манай хамгийн сүүлийнх нь улс болж байгаа юм байна. Канадын Argan Midas гэдэг ийм компани ийм бүтээгдэхүүнүүд юм байна. За ер нь бол яг үс арчилгааны бүтээгдэхүүн сонгож хэрэглэн гэдэг бол эмэгтэйчүүд бол айгүй хэцүү асуудал байдаг. За хүн хүнийхээ өсний онцлогоос хамаарат зарим нь тохирохгүй шампунь хэрэглэх юм бол хаагдчихдаг. Аль эсвэл ингэж хураашаад эхэлдэг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бид нэр Argan Midas дээд зэрэглэлийн luxury брендийг хэрэглэж байгаагийн давуу тал нь гэдэг юм бол ерөөсөө маш олон төрлийн буюу таны үс ямар байна тэр үсэнд чинь зориулсан бүтээгдэхүүнүүд Argan Midas-д байгаа. Энэ бол хамгийн том давуу тал нь. Маш сайн чигшүүлэх төрөл гэж байгаа. Хуухны баланс алдагдсан, тослогддог үсний
төрөл гэж байна. Ус уналтын эсрэг сет гэж байна. Кератинтай гэмтэлтэй усны төрөл гэж байна. Хагны эсрэг өтгөрүүлэгчтэй буржгар усных гэхэд бүх төрөл байгаа учраас та Аргамидас дээр очиод те өөртөө таарах хамгийн зохимжтой бүтээгдэхүүнийг аваад тэгээд хэрэглээд үз. Яг хэрэглээд үз гэж байгаа юм гэвэл яг одоогийн байдлаар монголчуудад нөгөө нэг ингээд таниулахын тулд энэ брэндийг таниулахын тулд одоогийн байдлаар бол албан ёсоор оруулж ирж байгаа Аргамидас Монголиа гэдэг дистрибьютор нь бол хямдралтай үнээр худалдаж байгаа юм байна. Яг үнэ. Аваад хэрэглээд үз. Нэрнгээсээ ян танд хараад таны ус Аргамидас хоёр ин ян шиг нийлж явах юм бол цаашдаа тэгээ хэрэглээд явахгүй тийм ээ. Тэгэхгүй болохоор би одоо жишээлбэл ингээд нөгөө ус жоох унаад ангууд нь сая нэг юм булцуу чангалагчтай шампунь гээ хэрэглээ. Тэгсэн чинь ус бүр ингээд цахилгаанжаад ингээд тал тийшээ ингэж ингээд босч юу яагаад болтгоо. Болоо тэгээд тиймэрхүү болоод болтгоо. Тэгэхээр н арганы нөгөө машин цэвэршүүлэх төрлийг би хэрэгэлсэн юм. За тэгсэн чинь яасан гэхээр ер нь бол ингээд би өмнө гарын алган дээр нэг 3 удаа шампунь авч өсөө угааж цэвэрхэн сайхан болдог мэдрэмж төрдөг. Тэгсэн чинь Аргамидасын шампунууд чи айгүй тийм өтгөн бүтцтэй юм байна. Тийм учраас 2 удаа хэрэглэж байгаа санхүү тэмдэлтэй гэсэн үг. За тэгээд дээрэс нь Нью-Йорк Таймс сонин. За алтарт Нью-Йорк Таймс сонин шүү. Аргамидас бүтээгдэхүүний орц найрлагыг үс арчилгааны маш хэрэгтэй үн цэнтэй чухал найрлагатай гэж бүр онцолж бичсэн байдаг юм байна. За эднийхүүд бол за 6 наснаас дээш насны бүх хүмүүс хэрэглэж болно гэж байгаа. Тэгэхээр бол team chapter химийн найрлага өндөртэй биш те. Илүү natural буюу байгалийнхаараа гэж ойлгож болно. Арган угаасаа үсэнд айгүй хэрэгтэй л те. Амар сайн чигшүүлдэг. За тэгээ утасны дугаар нь 88 65 70 76 76 67 76 гэсэн утасуудаар та бүхэн холбогдоод хаанаас очиж авах уу, яах уу, ийх үү гэдгийг асуугаараа. Аргамидас цэг эмэн гэж сайт байгаа юм байна. Сайтаар нь орох юм бол бүх бүтээгдэхүүнүүд нь дэлгэрэнгүй тайлбартайгаа байгаа. Хэрв та гэрээт борлуулагч болж хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол 88 65 70 70 шүү. За баярлалаа. 70 Аргамидас дэд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За одоо эфирийн утсааны Сэмптер 77 77 38 83 77 77 88 30 холбогдоод та хүүхдээ цусланд явуулах гэж гинөө эсвэл явуулсан уу? За явуулсан бол яг ямар цуслан ямар шалгуураар сонгосон бэ? Хүүхдээ яг юу гэж хэлсэн бэ? За тэгээд дээрэс нь үн ханш ямар хуу байна вэ? За тийм. Эхний сонсогч авч юу хоёлаа. 99 Бано. Өдрийн мэндэ. За сайн бацхан уу анжаагтай ахтай энэ өдрийн мэнд хүргэе. Хэсэг Монголын сэтгүүлчдийн форумд явсан сэтгүүлч хинтийгээс одмоо холбогдож байна. За сайн яваад ирсэн үү? Сайн. Байтач одоо Хятад Монголоор явж ялаа. Тиндаа үгээд. За тийш дээ нэрэ. За хүүхдийн цуслан хинтээ аймагт хэрлэн цуслан ажиллаж байгаа юу? За яг тэрийгэ талаар ярих хичээл. Одоо манай хэрлэн цуслан бол маргаашнаас эхлээд одоо хүүхдийнхээ цуслангийн 1-р ээлжийг авах гэж байгаа. За 29 жил одоо дараа жил 30 жилийн түүхтэй ийм сайхан цуслан байна. За тэгээд 1-р ээлж нь болохоор судалснаар бол 290 орчим мянган төгрөгөөр нэг хүүхдийг явуулж байгаа юм байлээ. 290 290 мянга. Хэдэн хоног вэ? Нэг ээлж 5 хоног. 5 хоног. За. За тэгээ 5 хоногийн тусланд ер нь бол хүүхдүүдэд явуулъя гэж бас их төлөвлөж байгаа. Тэгээ энэ туслангийн гол нь онцлог нь тасралтгүй үйл ажиллагаа болсон 30 жилийн түүхтэй гэдгээрээ их онцлогтой энэ туслан. За манай Доронтод болохоор инх туслан гэдэг дээ шүү дээ. Тэнтэд болохоор Сүхбаатарын дарилгын туслан гэж байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн явуулах гэдэг шалтгаан 1-р нөгөө дуршлагтай хамт олон гэдэг утгаараа. Тий. Туршлагатай хамт олон. 2-дугаар тухайн туслан маань хэдий 30 жилийн түүхтэй ч гэсэн тогтчлтын үед одоо сүүлийн жилүүдэд маш их тогтчлтыг одоо хийсэн юм гоё туслан байгаа. Одоо мод тарих гэдэг юм уу. За дээрэс нь одоо тухайн хүүхдийн амрах бүхий л одоо орчин нөхцөлийг бүрдүүлсэн ийм туршлагатай хамт олон. За энэ жилээс бас одоо багш нараа илүү одоо чадахжуулаад туслангийн одоо холбоо гэж ядим уу да. Тийм. Ногоон бүсийн туслангуудын холбоо гэж үү. Холбоо. Тэнд багш нараа сургаад ингээд бүр яг дээд зэрэгтний сургаад ирснээр их онцлогтой юм билээ энэ туслангийн. Тэгвэл яалч хүүхдүүдээ явуулахад бол найдвартай хүмүүсийн гартлаа очиж байгаа юм байна тий. Тэгээд инх тайвны корпусоос одоо сайн дурын гадаад хэлний англи хэлний багш нар ирээд энэ 1-р ээлжийн хүүхдүүдэд одоо үн төлбөргүйгээр англи хэлийг бас заах гэж байгаа юм билээ. За. Энэ ч сайхан мэдээ. Тэгээ хөтөлбөрт нь англи хэлнээс гадна өөр таны нэг тийм анхаарал татсан сонин содон санагдсан тийм зүйл ээ нүү?
Зөндөө байгаа юм байлаа. Гол нь нөгөө туршлагатай багш нар болохоор яаж хүүхдүүдийг хөгжүүлэх үү, ямар арга барилаар энэ 5 хоногт одоо амьдрах чадвар гэдэг юм уу, те бие авах чадвар, олонний дунд яаж одоо олон хүүхдүүдтэй хамтарч одоо шийфэлж одоо суралцах уу, энэ зүйлүүдийг аягүй сайн заадаг юм шиг санагдсан. Орон нутгийн цэцлэнгуудын бас нэг онцлог бол цагаан эдэндээ ойрхон байдаг. Тийм тий. Тийм бас том давуу тал шүү дээ. Тэгээ аймгийнхаа төвөөс нөгөө 7-8 км учраас бас их эргэж очиход одоо ойрхон тийм бай тээ. за ийм одоо гоё туслан байгаа. Та өмнөх жилүүдэд хүүхдүүдэд явуулж ирсэн энэ тусланд? Үгүй ер нь бол өмнөх жилүүдэд явуулж байгаа. Хүүхдүүд маань нэг явах хэмжээний насных бас байгаагүй. Одоо бол нэлээд бас бие дагаад ирсэн учраас явуулъя гэсэн юм бодолтой байгаа. За баярлалаа. Энэ жил 4 ээлжил авах юм байлээ. Тэгэхээр бас таалагдсан. Орон нутагт 30 жилийн түүхтэй туслан байна гэдэг бол өөрөө бидний хувьд их давуу талтай шүү дээ. Тийм. За холбосон баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Ерөнхийдөө хүүхдийн туслангууд нэг хэсэг хөгжлөгдсөний дараагаар бас янз янзын асуудал үүсээд хөвжилж авсан хүмүүс нь зарим нь яг нөгөө зориултын дагуу ашиглахгүйгээр том үний амралт болгоод зарим нь тарааж бутраагаад төрөнгийн сүйтгээд ингээд ийм болж исэн бол одоо ерөнхийдөө хүүхдийн туслангууд буцаад айтайхан сэргчлээ ер нь бол тийм. За найрамдал туслангийн үн асуусан байсан. Би найрамдал цэг имэн гээд сайт руу орж харлаа. За 6 сарын 25-наас 7 сарын 2-ны хооронд болох 7 хоногийн ээлж 4-р ээлж юм байна. 548 мянган төгрөг гэж байна. Жишээлбэл. За 7 сарын ээлж нь 7 сарын 26-наас 8 сарын 2-ны бас энэ чинь 7 хоногтой ээлж юм шиг байна. 7-р ээлжгээд 569 мянга гэж ингээд ээлжээс шалтгаалаад янз янз л байгаа байна. Тийм биш үү. Тэгээд ер нь бол одоо найрамдлын Почокийг хүмүүс надаас бас их асууна. Найрамдлын почокийг та бүхэн яг ингээ хүлээж байгаад эднийх чинь одоо жишээлбэл хэд хоногийн дараа ч хэлээд 3 өдөр 22 цагийн дараагаар яг нэг ээлжийн бүртгэл эхлэх гэж байна. 6 дугаар ээлжийн бүртгэл эхлэх гэж байна. Хүлээж байгаа л авахгүй болвол те түүнээс ингээ онлайнаар бүгдийг авдаг болсон учраас одоо нөгөө нэг тэдэн төгрөгөөр авъя мавъя гэх тийм болцоог болцсон байгаа шүү. Тийм. За нэвтрүүлгийн дэмжийн ажлагчаа танилцуулъя. Салбартаа тэргүүлэгч Эмзэн шинжилгээ ухааны их сургууль дэмжиж ажиллаж байна. Эмзэн шинжилгээ ухааны их сургууль 2025-аас 2026 оны хичээлийн жилийн эсвэлтээ эхлүүлсэн байна. За ISO 9001 2015, ISO 21001 2018 стандартуудыг бүрэн нэвтрүүлж 3 дахь удаага байгууллагаараа бүх хөтөлбөрөөр амжилттай магадлан итгэмжлэгдсэн боловсролын чанарын баталгаатай сургууль юм а. За эсэлт авч буй хөтөлбөрүүдийг танилцуулъя. Бакалавр нь эм зүйч уламжлалт хангаах ухааны ихэмж, совилогч, эмийн үйлдвэрийн инженер. За энэ мэргэжлийн тухайд бол 2 дээр нэмэх нь 2 бүгд найрамдах солонгос улстай хамтарсан хөтөлбөр юм байна. За дэд бакалаврын хувьд бол эм найруулагч, совилогч сургалт нь олон улсын хамтын ажиллагаа, тэтгэлэг, клиник ба үйлдвэрийн даатгалаар дэмжигдсэн холбоо орохцны дугаар 9978 46 48 9511 13 31 гэсэн дугааруудаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нь байна. Ирээдүйн эрүүл мэндийг өөрийн гараар бүтээгээрэй гэсэн уриатаагаар Эмзэн шинжилгээ ухааны их сургууль хамтран ажиллаа. Баярлалаа. Цусланд хүүхдээ хүний авч явчих. За тийм. 8862. Сайн байна уу? За өдрийн мэнд хүргье. Өдрийн мэндэ. Өдрийн мэнд. За хүүхдийн цусланд хүүхдээ явуулахаар шийдэж гин үү? Юу яасан? Явуулсан байгаа. За хашаа явуулсан. Тахын цусланд явуулсан болохоор нөгөө тэрийг олзуурхад ялах гэдэг байхгүй хүмүүс. За баярлалаа. Энэ би ноцсон том хүүхдээ нэг тэргийн тийшээ нэрийг хэлээд явах нэг цусланд явуулсан чинь юу яасан? Өөрөө цусланд айгуу дуртай. Тэгсэн чинь тэнд нэг одоо би ч өөрөө ямар ч төсөхгүй хүнийг уул хадна хашилсан юм яасан. Сүүлдээ имлэгээр явах болохгүй болохоор нь юугаар хүн чи имлэгээр яваад бүх юм зүгээр гараад тэгэхээр шивүүдээ шашин руу явд юм байлаа. Тэгээд цусланд явуулаад 3 хоногны дараагаар хүүхэд таталт өгөөд өснө алцлаад. Тэгээ болохгүй болохоор нь авчираад имлэгээр бүх төрлийн шинжилгээ өгөөд яасан. Бүгдэн дээр нэрүүл гараад яахад өөрөө дуртай байхлаар нь буцаага явуулж ирсэн байхгүй. Тэгээ буцааж яваад 2 хоног дахиад яг тэр шинжилгээ тэмдэг нийлгээд тэгээд за болохгүй мэн гэж буцаагаад авч ирсэн. Тэгээд нөгөө тэр хооронд нөгөө 2 хоног үнчичээд буцаагаад явахдаа манай хүн нөгөө тэр туслангаас очихдоо юу авч явах вэ гэсэн чинь юу яагаадсан байхгүй. Идэх юм хангалттай авч явахгүй амар үлсдэг гэсэн байна. Тэгээд очиж дараа нь одоо энэ жил тусланд явуулах гэсэн чинь би ганцаараа унтдаг орон дээр унтсан шүү. Ихгүй бол тэнд чинь намайг хоёулаг нэг хүүхдээ нарийн орон дээр одоо 2 хүүхэд шахах. 2 хүүхэд харин тийм.
Тэгээ тэр туслан тийм байсан чи одоо нөгөө багийнхаа явуулсан туслан чи бүр яг эсэргээр бүх юм аягүй гоё туслан байл. За ямар туслан байна? Төгөл нүүдлээ шатрын хөлөгийн туслан. Төгөл Нүүдл. хаана байдгийг? Энэ туслан нь бол одоо юун дээр энэ Налайхын их ам гэдэг газар байдаг. Шинэ баригдсан туслан байж тээ тийм ээ. Шатрын сургалттай сургалтын гэнэ. Тийм. Налайх чинь юу гэдэг үлээд өгөөмөр билүү тийм нэг туслан байх нь байдаг байсан. Тэгээ одоо тийм нэртэй болцгоогүй бол шинэ туслан байна л да. Тийм. Тэгээд энэ туслан нь одоо би нөгөө нэг юу анзаарч байгааг нь болохоор нөгөө нэг би чи одоо 6 нас гарантай одоо энэ жил 7 нас хүрэхэд явуулж явуулсан шүү дээ. Тэгсэн чинь хүүхэд болгоны нэг орон дээр унтуулаад нөгөө жижигхэн болохоор айч ингээд орнуудын нийлүүлэлт зөвөөрхөн хандтай. Тэгээд нөгөө туслангийнх нь групп дээр идж байгаа хоол ундыг харахлаа зэрэг айгүй хөөрхөн яг хүүхдүүд таарсан тийм сэт хоолод өгд юм билээ. За. Тийм тэгээд ганц шатраас гадна нөгөө нэг айгүй хөгжүүлэх юунуудтай. Тоглоомод тоглуулна. Тэгээ багш нарын арчилгаа айгүй мундаг санагдсан. Энэ жоохон хүүхдийн чинь эмэгтэй хүүхдийн чинь нөгөө нэг дотор хувцастай солиодоос арчлах юм уу ин арчлаад ингээд яатсан. Наашин буцаагаад нөгөө нэг ирүүлж байгаа хгүй. Энэ туслал нь юу юм бэлээ? Сарын хугацаатай явдаг. Ажлын 5 өдрөөр очиод хагас зөндөө гэртээ буцаж явдаг. За. Тэгээд сар явхад ямар үнэтэй байх вэ? Сая 200 байсан баха. Сая 200 мянга. За. Болчих шүү дээ тий. 20 сар гэдэг чинь баг 20 хоног шүү дээ. Ажлын 4-7 бараг 22 ч юм уу. 20 хоног. Тийм. За. Тэгээд юу н тэр тогтолт юм уу нас их зүгээр юм байл. Айгүй том хүүхдийн чөлөө цаг өнгөрөх том талбайтай. Тэгээд байшин өөр 3 дахь байшинд ч юу нөгөө нэг цагаарын садтай үед ч юм уу юм айгүй боломжтой. За. Тийм байна. Ялчгүй шин туслан байна. За баярлалаа. За их. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Яг ингээд сэтгэл хангалуун байхаар их гоё тий. За би зүгээр нөгөө хүүхдийн байгууллагын хүний хувьд бол тэ. За хүүхдээ та тусланд явуулах гэж байгаа бол нэгдүгээр заавал эрүүл мэндийн шинжилгээ хийлгдэг. Туслан болгоных өөр байдаг. Туслангийнх нь маягтаар нь эрүүл мэндийн шинжилгээ өгөөд одоо он чинь улаан бурхан гэл янз янзын юмнуудын шинжилгээгээ заавал өгдөг байгаа. За тэгээд одоо бол их туслангууд нөгөө цагаан хэрэглэлийг нь хүүхдүүдэд өөрөө авч очихыг хүсдэг болсон. Эцэгчүүд ч бас нөгөө туслангийн юм хэрэглэхгүй хүүхдээ өөрийг нь цагаан хэрэглэлтэд явуулж игэх тохиолдол байд юм л да. Тэгээ явуулна. За мэдээж удирдалтаа таарсан хувцас хунраа бэлдэн, ариун цэврийн хэрэглэлээ бэлдэн тэ. За дээр нь нөгөө хүүхд чинь очиод бүжиг сажиг янз янзын юмд ордог учраас бас ганган хувцсыг нөгж явуулах хэрэгтэй. Хүүхдүүд гоё ганглаад бүжиг инээ тэрэ тэмцээн уралдаанд оролцож байгаад хүүхд чинь бас ганган биш байвал өөрт нь жоохон хэцүү. Тийм учраас тэрийг нөгж явуулна. Мэдээж ойрхон тэнд чинь хүүхдийн цуслан дээр чинь моны зоонытой зарладаг ч юм уу нэг бол нэг ам цанхахад дундаа авч уух хэрэгтэй болдог учраас карваны нэг хитэн төгрөг өгж явуулах хэрэгтэй. За энэ л бол ерөнхийдөө гол зүйлүүд нь эндээ. Тэгээд зайлшгүй одоо жишээлбэл шатрын дугуулантай ч гэдэг юм уу нэг бол бассейнтай цуслан гэвэл усны хувцас мөвцөө нөгж явуулна, хөнгөч нөгж явуулна ч гэдэг юм уу. Зайлшгүй зарим нэгэн тийм юмнууд байх. Түүнээс бол бусад ихэнх цуслан бол саний шаардлагыг хангахад болдог. За. За эфирүүд 77 77 38 83 77 77 88 30 тэрний ганган хувцастай явна гэдэг бол яалтчгүй тэгдэгэ. Яг юм би ч одоо тусланд явж байхдаа тухайн үед хэдвэр анги байсан 6 5 дугаар анги байсан юм байна. Тэгээд 5 дугаар анги гэдэг чинь ер нь бол том шүү дээ. Бидний үеийн 5 дугаар анги гэдэг чинь одоогийн 5 дугаар ангиас нэлээд том. Тэгээд орой ингээд нөгөө хөөхөн бүжиг болно. Эсвэл ингээд нөгөө гадаад хэлний англи хэлний сургалтаас тэгээд гадаадаас багш нар ирсэн тэд нэг хөөхөр үйл ажиллагаа явуулна. Тэгэл тэрэн дээр нь хөөхөн палаж өмсөө зогсохч аюу гоё юм чинь. За дараагийн сонсогч 8810. Өдрөө минь. За хүүхдээ ямар тусланд явуулах гэж байна? Харин өстой яг шифи хүлээгээ сууж байна. Анжигийн нөгөө зөвлөмжийг их сонсож байна. За. Би ч одоо яг анжигаатай хамт найрамдал тусланд амарч ирсэн. Тэгээ бидний үед ч одоо найрамдал тусланд авиас чадвар сурлага зүтгэл онц сургалтаа хүүхдүүд явдаг. Амжилтаараа тэргүүлж явдаг байлаа л да. Одоо найрамдал тусланд маань бидний үед 21 хоног 121 хоног өвөл нь 14 хоног явдаг байсан. Бүр ингээд сургуулаасаа шүү дээ. Ховын эргээ аваад ховын эрэгтэйг очдөг байсан шүү дээ. Хичээлдээ суугаад өвлийн үйлрэлд очихороо хичээлдээ суудаг.
Баахан онц дүн аваад буцаад хүрээд ирдэг. Одоо тэгээд та юу хүүхдээ ийш тийшээ явуулж исэн, тусланд явуулж исэн тийм шипи дуршлаг байна уу? Гэхдээ одоо харин яг өөрөөр бол явуулах гэхээр одоогийн цуслангийн стандартууд нь яг бидний үеиг шиг хүүхэд нийгэмшиж чадахгүй байна. 5 хоногт яг юу сурж ирэх вэ? Яг ийм бизнесийн хэмжээнд хүрчээд байгаа байхгүй юу? Ямар ч байсан нэг нар салхинд эрүүл агаарт гаргах юм да. Тий, яг л тийм болчиход байна. Тэгэхээр энэ цуслангууд маань бас энэгээр дамжуулаад бас нэг жоохон тий реформ юм хийгээсээ, апдейт хийгээсээ тэгээд бизнесийн биш болоо яг хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр ажилласаа гэдэг юм хэлэх гэсэн. Одоо би дахин ороод ирсэн. За баярлалаа. Хагас нь баярлалаа өдрөөс яхан гөрөөсөө. Анжаа маань одоо хүүхдийн байгууллагын тэрийг фэшн дамжуулж өгөөрэй. Тэгээд одоо энэ айгу сайхан нэвтрүүлж байна. Өдрийн за бүхэнд ажлын амжилт хүсье. баярлалаа. Баярлалаа. Илтгэвчний нэвтрүүлгийг хийж байгаагийн гол зорилго нь энэ үү гэж тийм. Манай эцэг эхчүүд маш сайн судлах хэрэгтэй. Мэдээж нөгөө нэг цуслангуудын хөтөлбөр өөр байгаа. Зүгээр л амраагаал те 5 хоног хүүхдээ чи амраагаад нар салхинд байлгаад буцаадаг цуслангууд байгаа. Зарим цуслангууд нь одоо шатар зааж, зарим нь англи хэл зааж. Одоо жишээл манай скаутын цуслан зарим эцэг эхчүүд жоохон дургуул байдаг. Та нараас одоо хүүхдийг амраа монгийн авичингуудаа майханд байлуулад өөрсдөр нь хоод унд хийлгээд. Бид нар ч бас скаутын хөтөлбөр чи өөр нийгэмшүүлэхэд зориулдаг те. Учираас тэр хөтөлбөр гэх мэт ингээд янз янзын хөтөлбөрүүд байгаа. Тэр байтугай сүүлийн үед чинь гэр бүлийн цуслан гэж хүртэл байдаг болсон. Тийм. Тэр нь одоо аав нь очоод аав нартайгаа нийлээд нэг хөтөлбөрт оролцдог, ээж нь ээж нартайгаа нийлээд хөтөлбөрт оролцдог, хүүхдүүд нь хүүхдүүдийн хөтөлбөрт оролцдог. Тэгээд бөөндөө нийлээд хамтдаа хийдэг хөтөлбөртэй эдгээр тийм цуслангууд хүртэл байдаг болсон. За нэг удаад ямар ч хэсэн туршилтаар явж байсан. Одоо дахиад үргэлжилж байгаагүй нь бас мэдэхгүй байна. Би туршилтаар явж байхад нь очиж үзсэн хөөрхөн юм байлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулын Улаанбаатар хотод 15 цаг 40 минут болсон байна. Гэрэл гээгээ хуваалцъя гэсэн үрэйтайгаар Lifton Ice Tea хамтран ажиллаж байна. За Lifton. За Lifton-ы шинэ төрөл гарсан. За энэ нь бол Mangoтой Ice Tea гэдэг одоо ийм төрөл нь гарчаад байгаа. Би мангонд айгуу дуртай. Ер нь миний хамгийн дуртай жимс манго. Энэ тентгийн юм уулаад бол дандаа манготой гүйж идэг. За тэгэхээр бид нөр өнөөдөр дэлхийн номер 1 цайны брэнд Lifton Ice Tea шинэ бүтээгдэхүүн болох манго амтыг нь танилцуулнаа. За ер нь бол зуны халуун өдрүүд мөстэй уух илүү сайхан тохиромжтой байдаг. Энэ бол ойлгомжтой. За тэгэхээр энэ бүтээгдэхүүний гол давуу тал нь юу гэхээр ерөөсөө хадгалагч бодис байхгүй. Илчлэг маш багатай. Тийм учраас жингээ барих байгаа, фитнесээр хичээлж байгаа. Тий энэ хүмүүст Lifton Ice Tea бол хамгийн зөв сонголт юм шүү. За дэлхийн сая хэрэглэгчдийн сонголт болсон Lifton Ice Tea бүгдээрээ мэддэг болсон. Аялалд авч явахад тохиромжтой савлгаатай, хаанч авч явахад хялбар, залуусын сонголт жинхэнэ жимсний 100% цайны хандыг агуулсан Lifton Ice Tea одоо би та бүхэнд бариад үзүүлж байна. Ер нь бол одоо ингээд 100 цаг болонгууд биднэрт чинь нэг юу уух вэ? Яаж амныхаа цагааг талих вэ гэдэг ийм сонголтууд гарч ирдэг. Ногоон цайны ханд болон тэгээ жимсний хандтай энэ цай бол илүү хүний амны цагааг тайлж одоо нэг шингэнийг нөхдөг гэдэг нь бол тогтцсон юм байлаа шүү дээ. Тэгээд энэс гадна цайн нөө кофеин агуулгаддаг. Бид нар кофеноос кофеин авъя гэж бодоод байдаг. Гэтэл үүндээ цайнд бас кофеин агуулгадчихдаг. Тэгээд энэ кофеин агуулгадж байгаа учраас таныг маш түргэн хугацаанд сэргээж өгнө. Хоолтой амт ирэх юм илүү тохиромжтой. Тэгээд ядарсан үедээ уугаад өөрийгөө сэргээхэд цай хамгийн түрүүнд цайнд ихний сонголт байх болно. За Lifton бол мэдээж та бүхэн мэдж байгаа Pepsi гэдэг компани бүтээгдэхүүн. За тийм учраас дэлхийн номер 1 Lifton Ice Tea та бүхэн сонгоорой. CUGS 25 E-Mart номын сансар M-Mall, E-Mall, Оргил гэдэг одоо бүх дэлгүүрүүдийн за танай гадаа байдаг жижиг дэлгүүрт чинь энэ хүү бүтээгдэхүүн зарлал борлуулагдж байгаа учраас та хаанаас ч олж болно. Хэрв та хамтран ажиллахаар юм уу Lifton Ice Tea-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75 тэг 75 4 тэг гэх юм уу те энэ утсаар холбогдорой. За баярлалаа. Дэлхийн номер 1 цайны брэнд гэрэл гээгээ хуваалцъя гэсэн үрэйтайгаар Lifton Ice Tea хамтран ажиллаа. Баярлалаа. За 88 өдрийн мэнд. 88 өдрийн мэнд. Бано. За уцсан авсны мэдгүй 88 Бано. Бано өдрийн мэнд. За радио гонтраа гарах уу? Бано.
За болсон. За болё доо. За скаутын цэцлэн ямар нэртэй вэ? Хаана байдгүй? Скаут цэцлэн гэдэг Батсанбүрт байдаг. За та бүхэн одоо энэ одоо би албан тушаал ургуул ашигласан болох бах. Тэгтэл одоо хилээд өгчээ. 11:32:41:71 гэдэг утас байгаа. Тэр нь скаутын холбоор өөрсдөө холбогдорой. Тэдний ээлжүүд нь одоо яаж гарч байгааг би бас сайн мэдэхгүй байгаа. 19-ноос л ихтэн нэгдсэн байсан. Өнөөдөр эхэлж байгаа юм шүү нэрээ. Тийм ээ тий. Тийм. За 77 77 38 83 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдоод хэдүүлээ хүүхдэд тусланд явуулсан шипигээ хуваалцнаа. Төрөний аавын хэллэг санаа болохоор ер нь бол аавын гэж нэг шипи байхгүй байна. Гэхдээ яг ингээд ийм асуудал байгаад ингэж холбогдсон хүн байж тээ тий. Ийм учраас хилдэг шипи нэвтрүүлэг байдаг. Яг өнөөдөр сонгоод явуулах боломжтой туслангууд яг юу байгаа. Яагаад тэрийг сонгосон гэдэг хэдүүлээ ярьж штэ. 88-3 Өдрийн мэнд. Өдрийн мэнд замано. За самано. За хүүхдээ ямар тусланд сонгож явуулж байна вэ? За нөгөө сансар найрамдлагын волейболын туслангаа 3 тусланд явуулж үзсэн. За. Тий, сансар туслан бол таалагдаагүй, нөгөө хоёр нь бол маш их таалагдсан. Волейболын туслан нь болохоор хүүхдийг одоо маш заавгүй утаснаас хол тэгээд тухайн спортод яаж бэлдэх үү, яа бүх зүйлийг нь заагаад маш сонирхолтой амраасан байсан. Найрамдал туслан бол бас үнэхээр гоё байдаг. Найрамдал бол ер нь стандарт шүү дээ, тий. Тэгээд нэг зүйл хэлэхэд эцэг эхчүүд бас хитрхи их зүйл нөгөө нэг шаарддаг юм байлээ. Одоо хоолунд нь тийм байх юм байна. Тэгээд олон хүний одоо бас санаанд харуулна гэж юу байх вэ? Одоогийн хүмүүс идэж уудаг юм нь янз бүр болцсон. За тэр тал дээр эцэг эхчүүд бас юм нийтийн юм гэдгээр нь ойлгож бас хандах хэрэгтэй билээ. Тэгэхгүй хүн болгоно л өөрсдийнхөө шаардлагад нийцүүлэл манай хүүхд ийм юм мэдтгүү, манай хүүхд тэгдэггүй гэд ингээд байвал тэр цэцлэнгийн үйл ажиллагааг явуулах ч бас хэцүү болчих юм байна. Гэдэг тийм зөвлөгөө бас өгмөр. Тусгай хэрэгцээ байдаг бол явуулахгүй байсан дээр ягаад гэвэл цуслан бол нийтийнх штэ. Хүүхдүүд нийтийн хоол гаргаж өгдөг, нийтийн хоол гаргадаг ийм юм учраас бас хэцүү тий. Тэгээд эн чинь уг нь бол ингэж байгаа ногоон бүсийн цуслангийн холбоо гэж байгаа. Тэр холбоогоор дамжуулаад найрамдал цуслан түшиглээд ихэнх багш нар нь бол сургалтанд хамрагдаад сертификат авч иж цуслан багшилдаг байгаа шүү бас. За та радиогоо басахгүй болохоор нөгөө нэг цаана радиогоо юугаа хүлээгээд байгаа. Яриагаа хүлээгээд байгаа. Радиогоо басгаад нөгөө нэг хүүхдүүд нийгэмшгүй биш харин ч бүр айгүй их нийгэмшдэг санагдсан. Бидэртээ бүр уцаар ярих боломжгүй л ерөөсөө арга хэмжээтэй байдаг. Тэгээд манай хүүхдүүд чи ядраал орж ирээл байж дахиад дараагийнхаа арга хэмжээтэйг ингээд завсар зайгуул хүүхдүүдийг тоглуулж нийгэмшүүлж байгаа. Хөтөлбөр, хоол, диско гэж явна штэ ер нь. Тий. Тэгээд явуулсан айгүй зүгээр зарим нэг туслангаа сайн сонгож явуулах бол нөгөө бизнес хөөцөн туслангууд бас их хоолунд чанар муутай хит их нөгөө тоондоо анхаарсан тэр тал дээр л анхаарал эцэгчүүд өөртөө судлаад явуулчих юм зүйтэй. Яа туслан явуулснаар одоо нөгөө нэг хүүхдүүд баг болчоор чадахгүй гэдэг айгүй их боддог. Мэдээж тэр чинь хүүхдийн үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хүүхдэнд тохирсон хариуцсан багш гэж байгаа. Тэр талаас найлуулах айдсгүй хүзэхгүй л явуулж үзэх нь зүйтэй байхаа л гэж зөвлөе. Даалгаж тийм биеийн даалгаж. Тэгэхгүй манай хүүхд баг болчоор гэдэг. Одоо найрамдлахад 6 настай хүүхдүүд авж байгаа. Тэрнээ би бол тэр чинь багш тааж байгаа болохоор би асуудалгүй багшд даатгаа явуулъя гэхээр ихэнх хүмүүс баг байна, чадахгүй, бие тааж чадахгүй, багш хариуцаж чадахгүй гэдэг ингээд. Тийм. Ер нь бол эцэг эхчүүд өөрсдөө бас жоохон хичээх хэрэгтэй. Тийм. Яг хүүхдээ анх цэцэрлэгт өгдөгтэй адилхан шүү дээ. Цусланд явуулж үзэх л хэрэгтэй. Зоригтой. Тийм. За халуусны баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За Цуслангийн хүүхдийн норм гэж ер нь магадгүй энэ Монголд байгаа бүх байгууллагууд дотроос хамгийн их шалгалтшүүлгэнд орж хамгийн их стандартыг хангаж ирж ажилладаг нь бол баг хүүхдийн цуслан. Бүх зүйлийг нь шалгаж идэг, бүх зүйлийг нь бүр стандарттай л хүүхдэд одоо жишээл өдөрт хэдэн грамм мах, хэдэн грамм цагаан эдэд, хэдэн грамм жимсгэн, хэдэн грамм одоо гурлан бүтээгдэхүүн ч гэдэг юм уу ингээд бүх хэмийг нь заасан байдаг. Тэрийг хангаж иж энэ байгууллагууд ч бас ажиллаа явуулдаг байгаа. Магадгүй зарим нь
жоохон хангалтгүй байх тохиолдол байдаг л байх л та. Тэгтэл ер нь бол ийм стандартууд нь байдаг юм шүү. Тийм. Би нөгөө өвгөн жаргалантад явж байхад тухайд нөгөө судасны өрөвсөл гээд өвдсөн байсан. Тэгээд нөгөө ээжийн байгууллагаас бичиг өгсөн учраас тэгээд яг явцсан бохгүй. Тэгээд хэвтрийн дийлэм сахих хөстэй, цайны бов идэх хөстэй, усны чансан гурил идэх хөстэй гэсэн ерөөсөө л нэг юм 3 хон л дийлмийг барих хөстэй байхгүй. Тэгээд юунд очиод цусланд очиод би яг өөрийнхөө 7 хоног идэх цайны бов авч яваад хоолнд орохдоо борц аваад борцын дээр цайны борцгоод үрээд яг өөрөө тусдаа дэглэмтэй байсан учраас өөрийнхөө асуудлыг өөрөө хариуцж ижил би тусландаа явж исэн. Тэрнээс биш очиод би ийм хоол идэхгүй би дэглэмтэй гэж тогооч өрөөсө хүндрүүлээгүй. Тэг миний асуудал бол миний л асуудал байсан. Тэгэхээр саяны ээжийн яг хэлдэг шиг хитрхи их юм бас заримдаа хүсээдэл бас хэцүү. Манай скаутын туслан чинь хүүхдүүд нөгөө майханд байрлаад өөрсдөө хоол ээж. Манайхан цаанаас нь яг нормынхан дагуу материал өгчдөг байхгүй. Тэгэл зарим нь бол эхний өдөр бол жанхуу мангуу хутлаа чанга шүү. Тэгж байгаа л багш магснараа заалгаал тэгэл бүгдээрээ оролцсон. Тэр чинь хүүхдийг хамт олончулгаад байгаа байхгүй. Бүгдээрээ оролцсон, бүгдээрээ асуудлыг бүгдээрээ давж туулна те. Тэгэд ингээд эн чинь нөгөө хамтч байдал эднэртэй багаар ажиллах чадвар матур гээл тэгэл surviving буюу те өөрөө өөрийгөө бий дагаад амьд гарах чадварыг бий болгож идэг ийм л байгаа л да. Би бас нэг удаа жимбрид явж үзчихсэн. Үнэхээр гоё. Тэнд нийтч байд сурдаг. Тэгээд зөвхөн амиа бодох биш ер нь багаараа хүн амьд гарах магадлал айгу өндөр юм байна гэж ойлгодог. За. Тусын үүргээ хонсралтай. За тэгээд өнөөдрийн хувьд бол бид нар хүүхдийн туслан ярьлаа. Одоо ингээд ногоон бүсийн туслангууд бүгдээрээ ажиллаад эхэлсэн байгаа. Та бүхэн хүүхдийнхаа туслангийн сонгохдоо хөтөлбөрийг нь сайн хараараа, өдөр судрыг нь сайн хараараа, мэдээж үнийн харьцуулалт хийлгүүл яах вэ те. Тэгээд энэ зуны хугацаанд хүүхдүүдээ за ямар ч байсан нар салхинд гаргаж хамт олонны дунд хүмүүжихтэй нийгэмших болцоог нь олгоод хүүхдтэй туслаарай эцэгчүүд. Яг үнэ. За. Сэтгэлээ чангалаад явуулах хэрэгтэй. Касин юу ингэсэн мэт дээ. Дараагийн удаа 20-с дээш насны хүмүүс зориулаад аль совлол зүгээр вэ гэсэн нэвтрүүлэг хийгээд өгөөч гинэ. За. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Арган Мидас дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажилласан баярлалаа. За мөн гэрэл гээгийн хуваалцыг зураатаагаар Lifting Ice-ийн хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээ өвлөө сонсоорой. 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаахаа. За баярлалаа.